Зүрх сэтгэлд минь дүүргэх шаардлагатай хоос орон зай байна гэж надад ерөөсөө мэдэгдэж байгаагүй. Нэг л юм дутагтаад байна. Үүнээс илүү зүйл энэ амьдралд бий гэж юу гэж бодож байсангүй. Харин бүх юм сайхан байна. Би ажилдаа дуртай, сайхан амьдарч байна гэж л боддог байлаа. Их сургуулаа төгсөөд ажил хийхээр Лондон руу нүүж, тэнд нийтийн байранд ороход Христэд итгэгч нэг залуу бас амьдардаг байсан. Түүнийг харахаар л надад байхгүй чухам юу энд байгаа юм бэ гэд сонин санагддаг байлаа. Намайг амьдралаа эргэн харж өөр дээрээ дүгнэлт хийхэд хүргэсэн чухам тэр зүйл бол надаас илүү утга учиртай амьдарч урдаа тавьсан зоригтой баяр хөөртэй яваад тэр хүн байсан. Энэ талаар илүү их сонирхон судлах өдөөлт минь болсон тэр залуу намайг бас альфад очиод үзхийг ятгсан. Өмнө нь сүмд очиж байгаагүй болохоор юу гэж бодохож мэдэхгүй би их сандарсан. Над шиг хүн тэнд ерөөсөө байхгүй юм шиг л санагдсан. Би маш сайн судалж мэдмээр байна. Зүйтэйхэн шиг мэдгэлцээд ятгаад өгөөч, баримт нотлохоо харуулад өгөөч л гэсэн хандлагатай байлаа. 7 хоног болгон нөгөө том асуудлуудтай ноцолдох боломж олгож байгаа нь санаанд оромгүй байсан. Амралтын өдрийн сургалт байгаа шүү гэж зарлахаар нь за би нэгэнт л эцсийн үзье гэж бодож байгаа юм чинь энэ уулзалтанд нь очиод тэгээд дуусгая гэж шийдлээ. Бям гаргийн орой ариун сүнсээр хэрхэн дүүрэх вэ гэсэн сэдвүүтэй уулзалт ярилцлага болсон. Дуусах үед нь удирдах байсан залуу босож зогсноо. Та хүсвэл энэ талаар сайн тайлбарлаж ярихын оронд та одоо ариун сүнсээр дүүргүүлмээр байвал алгаа дэлгэхэд ариун сүнсээр дүүргэж гэж гуйж залбираарай гэлээ. Гэтэл их хачин юм болсон. Өөрийгөө үүнд нээж өгч алгаа өөдөн дэлгэх үү болох уу гэж би дотроо их тэмцэлдэн урдаа байсан сандлын түвшлэгнээс зуурсаар байлаа. Гэвч юу ч болсонгүй. Би гараад л явсан. За хоёр л тайлбар байх шивдэ. Нэг бол бурхан гэж байхгүй, эсвэл энд байгаа хүмүүс бүгдээрээ нийлээд бусдыг мэхэлж байна. Гэхдээ энэ дүгнэлт үнэмшилгүй байсан. Яагаад гэвэл тэдний хувьд энэ бүхэн маш бодтой гэдг нь хараажаар илт байлаа. Эсвэл бурхан байдагч надтай харилцахыг хүсэхгүй байгаа юм байна. Тэгээд би өөрөөрөө очлоо. Нөгөө бодол намайг ээрч үнэхээр готарсан. Би төрүүлгээ харан орлоо унаад дэрэн дээрээ нүрээ наан уйлж гарлаа. Тэгэхэд би анх удаа залбирсан. Бурхан минь муу хүн болсон намайг уучлаарай. Та энэ бүх хүмүүстэй харилцахыг хүсэж байгаа атлаа надтай бол үгүй юм байна. Таныг бодтой оршдог гэж би бодож байна. Таныг үнэн зөвөөр таньж мэдмээр байна гэсэн маягтай. Гэтэл орон дээрээ эргээд дээшээ харж хэвтмээр санагдлаа. Яг тэр мөчөд сэтгэл дотор нэг л ер бусын амар тайван мэдрэгдсэн. Цаанаал баяр хөөр оргилж бурхан бодтой байдаг. Тэр надад хайртай гэдгийг жинхнээсээ мэдсэн. Надад байсан бүх асуултад хариу ирээгүй боловч тэр бүхэн огтын ач холбогдолгүй болчихсон байлаа. Би өндөө цуугаад одоо юу хийх ёстой вэ гэж бодсон. Тэгээ Библиэр шууд л нээгээд анх нүдэнд харагдсан ишлэлийг уншлаа. Ром ном байсан л та. Сүнсээр амьдрэх хүмүүс сүнсний хүслийг хүсдэг гэсэн утгатай. Өөр юу ч хийх шаардлагагүй байна гэж би ойлголоо. Бурхан үлдсэнийг хийх болохоор би зүгээр л заа гэж хэлэхэд л болно. Бурхан намайг өөрчилж, шинчилж энэ амьдралаа авч явахд туслах юм байна гэж мэдсэн. Ром номын 5 дугаар бүлэгт учир нь бидэнд өгөгдсөн ариун сүнсээр дамжин Бурхны хайр зүрхэнд минь цутгагдсан байдаг гэжээ. Ариун сүнсийг ганц үгээр дүрслэж гэвэл би хайр гэж хэлнэ. Паул элч Эфес номонд биднийг сүнсээр дүүргэжээ. Бичигдсэн хэв маяг нь үргэлжилсээр байх гэсэн санааг илэрхийлжээ. Нэг ёсондоо сүнсээр дүүрнэ гэдэг нь ганц удаа хийгдээд болчихдог юм биш. Байнга үргэлжилж байх ёстой. Бүр тодруулъя. Христэд итгэгч хүн бүрийн дотор ариун сүнс оршдог. Ром 8 дугаар бүлэгт хэрв хэн нэгэнд Христийн сүнс байхгүй бол тэр түүнийг биш гэжээ. Гэвч Христ итгэлтэн бүр ариун сүнсээр дүүрэн байдаг байжээ. Гар утасны долгион заримдаа бага, заримдаа их орж ирдэг шиг л ялгаатай гэсэн. Христэд итгэгч хүн бүрийн зүрх сэтгэлд ариун сүнс оршдог учраас та Христэд итгэгч болсон л Бурхантай холбоотой байна. Ариун сүнсээр дүүрнэ гэдэг нь нэг зураас байснаа дүүрэн болохтой адил. Үнэхээр өөр шүү. Бурхны хайр, хүч бидний зүрх сэтгэлд амийг тэтгсэн гайхалтай арга замаар дүүргэгдэх боломжтой. Чухам үүнийг амсаж мэдрээч хэмээн бидний хүн нэг бүрийг урьжээ. Чуулганы түүхэн төвчөөний 1-р бот гэмээр үйлс номд хүмүүс ариун сүнсээр дүүргэгдсэн тухай 5 үйл явдлыг бичжээ. Тэгэхээр тэд 5 янзын хүмүүсийг төлөөлж байна. Зарим нь тантай адилхан санагдаж магад. 1-р Үлс 2-р бүлэг дээр гардаг ариун сүнсээр дүүрэгдэхээр хүсэн тэмүүлдэг хүмүүс.
Ерөслимд байсан шавнар залбирч хүлээж хүсэн тэмүүлж байлаа. Тэгээд Пентекостийн өдөр болоход тэд бүгдийн дээр ариун сүнс буун иржээ. Тэгээд Үлс 8 дугаар бүлэгт өөр хэсэг хүмүүс гардаг. Тэд ариун сүнсийг хүлээж авахар хүсэн тэмүүлээгүй боловч хүлээж авахд бэлэн нээлттэй зүрх сэтгэлтэй байсан. Петр Яхан хоёр тэдний төлөө залбирч өгөхөд тэд ариун сүнсийг авчээ. Та хүсэн тэмүүлж нээлттэй хандвал сүнсээр дүүргэх болно. Гэтэл дайсагнаж, дургуутсаж, мэдээгүй байсан хүмүүс ч ариун сүнсээр дүүргэсэн тухай Үлс номд бичжээ. 8 дугаар бүлэгт Паул Илч хэмээгдэх болсон нэгэн хүний тухай анх гардаг бөгөөд тэр Христ итгэл дургу байв. Таач бас тийм байж болно. Гэвч Паул чуулганыг устгахаар үнэн голоосоо хүсэж хүчтэйгээр эсэргүүцэн хавчжээ. Олон хотоор явж Христ итгэгчдийг баривчсан шоронд хийж байв. 9 дугаар бүлэгт Есүстэй учирснаар хэрхэн эрс өөрчлөгдсөн тухай өгүүлдэг. Түүнийг ариун сүнсээр дүүргэхээр Анания гэдэг дагалдагчийг бурхан илгээжээ. Тэр босоод баптизм хүртэв. Тэгээд шууд л Есүс бол бурханы хүн мөн хэмээн тунхаглах болжээ. Чуулганыг устгахаар дайсагнаж байсан хүн ч ариун сүнсээр дүүргэгдэг юм байна гэдгийг Паулийн жишээнээс бид харж байна. Би цуглаанд явж байгаа эсвэл би цуглаанд тогтмол хамрагддаг мөртлөө ариун сүнсний тухай энэ зүйлсийг юусоо сонсож байгаагүй гэж та хэлж магадгүй. Ийм нөхцөл байдлыг Үлс 19-р бүлгээс харж болно. Эфес хотын хэсэг итгэгчдтэй Паул уулзаад та нар итгэхдээ ариун сүнсийг хүлээн авсан уу гэж асуув. Тэд үгүй ариун сүнс байдгийг би юу сонсоогүй юм байна гэв. Тэд юусоо мдээгүй байлаа. Тэд Есүсийн нэрээр баптизм хүртэцгээв. Дараа нь Паул тэдний төлөө залбирахад ариун сүнс тэдэн дээр ирж тэд хэл ярихвгаар ярьж иш үзүүлжээ. 10 дугаар бүлэгт Юудэ хүн болох Илч Петр Юудэ биш харь үндэстэн Корнел гэдэг хүний гэрт очисон тухай гардаг. Есүсийн тухай мэдээг түүнд болон гэрийнхэнд нь найз нөхөдд нь тэр ярьж өгчээ. Тухайн үед зөвхөн Юудэ хүмүүс л Христэд итгэж болно гэж үзэж байсан учраас энэ их хачирхалтай явдал байлаа. Юудэ биш хүмүүс ариун сүнсээр дүүргэгдэх боломжтой гэдэг санаа огт яригдж байгаагүй аж. Петрийн үгийг сонсож байсан хүмүүстээр ариун сүнс буун иржээ. Харин үндэстнүүд ч хүртэл ариун сүнсний бэлэг буун ирж тэд хэл ярихуугаар ярьж бурхныг дээдлэн бөг хараад Петертэй хамт ирсэн Юудэ итгэгч нар маш их гайхжээ. Энэ бол Корнелийн гэр бүлийнхэнд төдийгүй бүх хил чуулганы түүхэндх онцгой мөч байлаа. Бурхны сүнс зөвхөн хэсэг бүлэг хүмүүст ирэхгүй гэдгийг бурхан маш тодорхой болгож өгчээ. Ариун сүнс хүмүүрийн төлөө ирсэн юм. Бидэнд өгөгдсөн ариун сүнсээр дамжин Бурхны хайр бидний зүрх сэтгэлд цотгогдсон байдаг тухай Паул илч хэлжээ. Бурхны хайр, Бурхны хүч бидний зүрх сэтгэлийг дүүрэхэд бид үнийг янз янзаар мэдэрдэг. Хүн бүр дахин давтагдашгүй онцгой. Тухайлбал төрсөн өдрөөр нь гинтийн бэлэг барьлаа гэхэд өөр хариу үйлдэл үзүүлнэ. Джейсон баярлах боловч зүгээр л инээмсэглээд намб заагаад сууж л байна. Харин би бол үсэрч харааж, орилж, бүгдийг тэрч аваад л алгаа тэнийлхэн гараа зохиод л бөө юм болох байсан. Хүн хүний онцлог нь хувь чанараас шалтгаалаад адилхан нөхцөл байдалд өөрөөр хариу үйлдэл хийж байгаа нь энэ юм. Үүнчлэн ариун сүнсээр дүүргэгдэх үедээ хүмүүс янз бүрээр хүлээн авч хариу үйлдэл гаргадаг. Сүнсийг амьдралаараа мэдэрнэ гэдэг бол дахин төрөхтэй адилхан гэж Есүс хэлсэн байдаг юм. Энэ бол шинэ төрөлт. Бүх юм амьд болно гэсэн үг. Ариун сүнс юугч өөрчилдөггүй боловч бүхнийг өөрчилдөг юм. Есүсийн хэдийнэ хэлж бий болгосон бүхэн дээр тэр юу ч нэмдэггүй. Гэхдээ Есүсийн хэлсэн, хийсэн бүхнийг өнөөдөр амьдруулдаг. Ариун сүнс чухам юуны төлөө байдаг вэ гэвэл тэр бол Есүсийн ажлыг хийж, бодит болгож, гүйцэлдүүлдэг нэгэн юм аа. Ариун сүнс бол харилцаа бодгаал. Энэ бол бурхан эцэг болоод хүүгийн хоорондох бодит хайр. Хэрвээ хүний хайр нь амраг хосын амьдралыг өөрчилж чаддгийн бол хүн түүнийг халуун дотноор хүлээн авах үед бодгалаар оршигч хайр болох тэр сүнс хүн дээр ирэхдээ чухам юу хийж чадахыг төсөөлдөг. Ариун сүнс юунд хүрнэ? Ариун сүнс түүнийг өөрчилдөг. Тэгэхээр ариун сүнсийг мэдрэхэд өөрчлөлт гарах нь жирийн үзэгдэл юм аа. Сэтгэлийн мэдрэмж, сэтгэл хөдлөл, өөрсдийгөө илэрхийлэх арга замд ч хүртэл. Эфесчүүдэд бичсэн загталдан Илч Паул арх дарсанд бүү сохтуур харин сүнсээр дүүргэжээ. Ариун сүнс бол амт нөхөр мөн. Тэр биднийг аз жаргалтай, баяр хөөртэй, бүрэн дүүрэн амьдраасаа гэж хүсдэг юм.
Тиймээс ариун сүнснээс айх шаардлага ерөөсөө байхгүй юм шүү дээ. Ариун сүнстэй анх удаа ужирхад энэж хөхрөх, уйлах, бас баярлсандаа үсрэн дэвхцэх, хэл ярихуугаар ярих нь байдаг л жирийн хариу үйлдэл юм. Ариун сүнсний иймэрхүү оршихуйг анх мэдрэхэд надад цаанаасаа л ёр бусын баяр төрж энэж хөхөрж байсан гэдгээ би хэлэх байна. Гэхдээ энэ бол маш онцгой төрлийн инээд гэдгийг би ойлгосон юм. Ариун сүнс бол баяр хөөр эрх чөлөөний сүнс. Ариун сүнсийг мэдрэх нь үнэхээр гайхалтай мэдрэмж. Сүнс байгаа газарт эрх чөлөө байдаг гэж Паул илч хэлсэн байдаг. Ариун сүнсээр дүүрхийг мэдрэхээс илүү гайхалтай мэдрэмж энэ хорвоо дээр байхгүй. Заримдаа бид Бурхны хүч, хайрыг бодиттой арга замуудаар мэдэрдэг бөгөөд энэ нь зүрх сэтгэлд гүн гүнзгий зүйл болж байгаагийн тэмдэг байдаг. Зүрх сэтгэлд маань Бурхны хийж байгаа юм л хамгийн чухал билээ. Бурхны хайрыг загалмай бидэнд харуулсан Есүс таны төлөө өгсөн чухам үгээр л Бурхан танд хайртай гэдгийг та мэдэж авсан шүү дээ. Харин энэ мэдлэгийг ариун сүнсэл зүрхэнд маань амьдруулж жинхнэр мэдрүүлдэг. Тэр хайр зүрхэнд маань бодиттой мэдрэгдэх үед Бурхныг хайрлах ихэнх тохиолдолд залбирал магтаалаар үүнийгээ илэрхийлэх ориглон хүсэл төрдөг. Юулс 10 дугаар бүлэгт сүнсээр дүүрсэн хүмүүс Бурхныг магтандуулж хэл ярихуугаар ярьж байгаа нь сонсогдсон гэж. Заримдаа мэдрэмжээ үгээр илэрхийлэх нь чамдалтай санагддаг шүү дээ. Хэн нэгэнд дэндүү их баярлаад хэлэгч үг олдохгүй байсан үе танд тохиолдсон л баг. Үйлс 10:46-ад тэд хэл ярихуугаар ярьж байгаа нь сонсогдов гэж. Тэд хайраа илэрхийлэх цоошин хэлийг авч хүмүүний хэл яриагаар хязгаарлагдахгүй тийм л арга замаар Бурхан талархлаа илэрхийлж чадах болжээ. Хүмүүс ариун сүнсээр дүүргэгдээд хэл ярихуугаар ярьж эхэлснийг бид Үйлс номын 2, 10, 19-р бүлгээс харж болно. Шинэ гэрээнээс харахад ч бидний амьдрал тохиолдож байгаагаар ч хүмүүсийн анх хүлээж авдаг хамгийн илэрхий юр бусын бэлгүүдийн нэг нь энэ байдаг учраас бид энэний тухай яриад байгаа юм шүү дээ. Шинэ гэрээний өөр хэсгүүд дээр ч бас хэл ярихуугаар ярих тухай өгүүлсэн байдаг. 1-р Коринт 12 дугаар бүлэгт Христэд итгэгчид бүгдээрээ хэл ярихуугаар ярьдаггүй. Энэ нь хамгийн чухал сүнслэг бэлэгч биш гэсэн байдаг. Цааш нь 1-р Коринт 13 дугаар бүлэгт хэл ярихын тухай өгүүлдэг. Үүнийг хайрын тухай бүлэгч гэж нэрлэдэг. Хормын ёслолын үеэр хамгийн түгээмэл уншиж тунхагладаг Библийн хэсгүүдийн нэг. Гэхдээ эхний ишлэл дээр нь хэрвээ би хүмүүсийн болон тэнгэр элч нарын хэлээр ярьлаач надад хайр үгүй бол би нүргэлэх харанг хангинах цан аж гэсэн байдгийг хүмүүс ер нь хэр анзаардаг бол. Шинэ гэрээнд 2 янзын хэл ярихын тухай бичжээ. Бусдад ойлгогдох гадаад хэлээр ярих чадварыг хүмүүст өгсөн буюу хүмүүний хэлний тухай өгүүлсэн хэсгүүд бий. Гэвч үл ойлгогдох хэлний тухай бас олонтоо гардаг. 1-р Коринт 14-р бүлэгт хэл ярихуугаар ярьдаг нь хүмүүст бус харин Бурханд ярьдаг гэж Паул үнийг тайлбарлажээ. Өөрөөр хэлбэл зүрхэндээ байгаа зүйлийг хүмүүний хэлээр биш өөрөөрөө илэрхийлэх гэсэн үг. Хэн нэг хүн олонний өмнө хэл ярихуугаар ярих аваас заавал тайлбарлах хэрэгтэй гэж Паул хэлсэн. Гэхдээ хоригл гээгүй. Харин Бурхантай хоёулахнаа байх үедээ хэл ярихуугаар ярьдаг байхыг дэмжиж би та бүгдээс илүүгээр ярьдаг гэжээ. Пентекостын өдрөг өгсөн хэл нь хүнд ойлгогдох буюу гадаад хэл байв. Үйлс 2:11-т Бурханы үйлдсэн гайхамшгүүдийг шавнар нь 10 гаруй өөр гадаад хэлээр тунхаглахыг цугласан олон сонссон тухай бичжээ. Бид энэ удаадаа ярилцлагын цаг огт гаргаагүй та анзаарсан байх. Хэрв таны хүсвэл зүрх сэтгэлийг чинь сүнсээрээ дүүргэж өгөхийг Бурханаас гуйн залбирахад зориулж нэмэлт цаг гаргая гэсэн юм л да. Альфагийн амралтын өдрийн сургалтад том төстэй нэг сургалтад намайг хамрагдахад Майк Пилевачи гэдэг залуу ариун сүнсийг ирээч гэж өрийг хэлээ. Би ийм үг өрд нь юусоо сонсож байсангүй. Тэнд байхгүй учраас одоо ирээч гэж байгаа юм биш. Харин ариун сүнсээ ирээч бидний амьдралд ажиллаа хийгээч гэж урьсан. Ирээч ариун сүнсээ бид таныг хүлээж байна хэмээн залбирахад нь тэр олон зуун хүний дунд зогсож байснаа би огт мартдаггүй юм. Биднийг ч бас залбираарай гэсэн тул ариун сүнсээ та ирээч гэж би залбирлаа. Хүчилж албадсан юм юу ч байгаагүй. Бид ариун сүнсийг шавдуулж чадахгүй. Тэр өөрөө бууж ирнэ гэж тэр хэлсэн. Ингээд хүлээж явах зуураа би Бурханы хайрыг мэдэрсэн.
Удалгүй удирдагч нар хүмүүсийн төлөө залбирч өгнө үү гэж түүнийг уриалахад Лук гэдэг залуу мөрөн дээр минь гар тавиад миний төлөө залбирсан. Яг юу гэж залбирсныг би үнэндээ сандгүй ч яг юу мэдэрснээ бол сайн сандаг. Бурхан намайг ариун сүнсээр дүүрэхэд сэтгэл минь үнэхээр догтлон болхилж байлаа. Тэр орой Бурхан надад урд хожид байгаагүйгээр жинхэнэ бодиттой болж түүний хайрыг бусдад түгээх цоошин мөрөөдөл сэтгэлд минь ассан. Ариун сүнсээр дүүрхийн төлөө залбирахад хүмүүс түгээмэл тулгардаг 3 саад бий. Лук 11-р бүлэгт энэ тухай Есүс өгүүлжээ. Эхнийх нь эргэлзээ. Эргэлзээ бол би гуйсан юм авах болов та гэсэн маягтай хандлага юм. Есүс би та нарт хэлье. Гуй, тэгвэл та нарт өгөгдөн хэмээн айлдсан. Шавнар нь мэдхгүй юм да гэсэн хандлагатай байсан бол та. Тэр цааш нь хай, тэгвэл та нар олно. Тогш тэгвэл та нарт нээгдэнэ гэжээ. Гэтэл шавнар нь энэ хүнд байж магадгүй харин бидний талаа биш байх гэв. Есүс цааш нь гуйдаг бүр авна. Ирж хайдаг нь олно. Тогшдогт нээгдэнэ гэж айлджээ. Өөр нэг саад нь айдас. Үл мэдэгдэх зүйлээс айх юм уу? Ариун сүнснээс гуйхад хүсээгүй зүйл маань өгөгдвөл яах вүлээ гэсэн айдасч байж болно л доо. Тэгвэл Есүс цааш нь юу гэж хэлснийг харцгаая. Хүүгээ загас гуйхад оронд нь могоо өгдөг хүн та нарын дунд байна уу? Эсвэл өндөг гуйхад нь хилэнцэд орхоо өгнө гэж юу? Та нар ёрын муу атлаа хүүхдүүддээ сайн бэлэг өгөхөө мэддэг бол тэр тусмаа Тэнгэрлэг эцэг тань өөрөөс нь гуйхстад ариун сүнсийг өгөх нь лавтай босоо. Бурхан сайн бөгөөд бидний Тэнгэрлэг эцэг үлээ. Хор болох аюултай зүйлийг тэр өгөхгүй. Ариун сүнс бидэнд зөвхөн сайныг л өгнө. 3 дахь саад бол өөрийгөө дорд үзэх юм. За би ч зохистой хүн биш дээ. Миний амьдралыг та мэдэхгүй штэ гэх хандлага юм. Тийм ээ. Би мэдэхгүй. Гэхдээ Бурхан мэдж байгаа. Тэр танд хайртай. Ааха. Эсвэл би Христэд итгээд удаагүй байна. Бурхан сайн хүмүүст төлөвлөсөн итгэгчид ариун сүнсээ өгдөг бах надад бишээ гэж бодож байна уу? Тэгвэл Есүс тэр тусмаа Тэнгэрлэг эцэг тань маш сайн төлөвлөсөн итгэгчдэд л юм уу амжилттай яваа хүнд л ариун сүнсийг өгөх нь лавтай босоо гэж хэлээгүй байгаа үсттэй. Харин тэр тусмаа Тэнгэрлэг эцэг тань өөрөөс нь гуйгстад ариун сүнсийг өгөх нь лавтай босоо гэсэн. Тэгвэл бүгдээрээ гуйцгаая. Ариун сүнсээр дүүрхийн төлөө залбирах цаг, орон зай гаргаад бүлгэрээ хамтдаа хэдэн минут залбирч яагаад болохгүй гэж. Би алгаа дэлгээд залбирах дуртай. Би хүлээж авахд бэлэн байна гэдгээ үүгээр илэрхийлдэг юм л та. Бүгдээрээ Бурхан минь та намайг ариун сүнсээрээ дүүргэж гэж залбирая.